Дэлхийн ертөнцийг нэг дор цуглуулсан асар их мэдлэг номын санд бий. Үүнийг уншигчдад хүргэж мэдлэгийг өртөөлөгчд нь номын санчид байдаг. Улаанбаатар хотын төв номын сангийн ахлах номын санч түүний ажлын нэгэн өдрийг одоо үзүүлэх мэдээллээс хүлээн авч үзсэн нь. Гомбсөрөнгийн Баяр Жаргал Улаанбаатар хотын төв номын санд 2001 оноос хойш 18 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр Нэгтлэн боодохын мэргэжил эзэмшиж Дархуул аймгийн банкнд ажиллаж байсан ч гэр бүлийн хүн нь цэргийн хүн байсан учраас түүнийгээ дагаад хотод амьдрах болжээ. Ингээд эзэмшсэн мэргэжлээ сольж номын санчаар ажиллах болсон байна. Нэг л мэтгэд амьдралын минь 18 жил энэ л номын сантай хамт холбогдсон өнгөрсөн байна гэж тэрээр ярьж байна. Ер нь бол өдөр алган ирдэг хүмүүс байдаг. Айгүй олон жил одоо 18 жилийн ажиллах хугацаанд үргэлж болоод тэр үеэс эхлээд суусан хүмүүс хүртэл байдгаа манад. Одоо тэгээд манад нөгөө нэг хүүхдтэйгээс эхлээд суучаад тэгээд сургуулаа төгссөн. Одоо энд ингээд харахад та нөгөө номын санд ажилладаг ихч байна штэ гэдэг та одоо ажиллаж байгаа юу гэдэг ингээд санал бодлоо хүмүүс айгүй ярьдаг. Хамгийн нам гүмхэн газрыг нэрлэгээвэл хүн бүхэн номын сан гэж нэгэн дугаар хариулах үзье. Энэ бол түүний ажлын нэгэн онцлог. Чив чимээгүй орчинд оюутан сурагчид зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулах ёстой. Харин орчин үед залуучууд ном унших нь багассан гэдэгтээ тэрээр огтхон санал нийлдэггүй гэлээ. Манай номын сан бол улирлын чанартай яг одоо ингээд хүүхд байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэндээ яг үүндээ бол манай номын сан 9 сараас 5 сарын хугацаанд бол уншлага ууршлагаа маш сайн хүүхдүүд бол маш ихээр суудаг. Суудалд үүрчээд заримдаа суудалтаа суух нөгөө нэг хүүхдүүдийн тоо маань илүү гарчаад суудалд хүрцэхгүй байх тохиолдол хүртэл байдаг. Одоо зундаа бол хүүхдүүдийн уншлага ууршлага бол арай багасдаг ч гэсэн ерөөсөө бол тасарна гэсэн ойлголт бол байдаггүй. Харин энэ Ахмад уншигч бол Намдгийн лавгд орж байгаа. Тэрээр Монгол улсын төв номын сангаар 54 жил, Нацагд оржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангаар 38 жил үйлчлүүлж байгаа нэгэн. Түүний ажил амьдралдаа гаргасан амжилт бүхэн мэдлэг хуримтлуулсан номын сангуудтай салшгүй холбоотой гэж тэрээр ярьж байна. Миний үед 1986 онд Монгол малын биоэнергетик энергийн солилцоогоор бол цэдвэр хөдөөж ухааны докторийн зэрэг хамгаалсан ба. Миний докторийн зэрэг энэ хамгаалах явдлуудын Улаанбаатар төв номын сангийн хамт олон энэ олон сан хөмөрөг бол маш их тусдсан болсон. Номын санчд бол ер нь мэрэгчлээ бол татамгай мэрэгчлэрээ бол одоо бидэнд бол хангалттай үйлчилж байгаа. Улаанбаатар хотын төв номын сан 1980 онд ашиглалтанд орсноос хойш 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 4 салбарын 80 гаруй ажилчинтай болж үйл ажиллагаа нь өргөжжээ. Төв салбар дээрээ нийт 6 номын санчтай сүүлийн жилүүдэд манай улсад мэдээллийн технологийн хөгжил хурдтайгаар өснө нэмэгдэж байгаатай уялдуулан нийтийн номын сангууд ч энэ жишгээс хоцрохгүйгээр үйл ажиллагаагаа эрхэлж үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл номын сангууд цахимжснаар гар ажиллагаанд багасч тэдний ажил улам хөнгөрчээ. Номын санчид бол мэдлэгийг өртөөлөгчд билээ.